Өдрөг заяатай Монгол түмний жаргалыг өөрийн аймнаас үнтэйгдэгт эргэлзээгүй. За тэгэхээр миний хань Монгол улсын соёлын гавьяа сэтгэлтэн хорондоо гаваа суран маань Монголын цагдаа жирийн цагдаагаас хорондоо боллоо зүтгэхдээ маш олон одоо цагдаагийн сэдвтэй бүтээлүүд бүтээсэн байдгийг. Мань хүн цагдаагийнхаа нэр хүндийг өндөр төргөж явах гэж цагдаагийн одоо байгууллагын одоо цагдаа хүнийг хүмүүс одоо энгийн ард түмэн бас одоо өргөж одоо эергээр ойлгож байгаас билээ тийм ээ. Албан үүргээ гүйцэтгэж байгаа одоо тушаал аваад ажиллаж байгаа хүн чинь тушаалаад биелүүлнэ шүү дээ тийм ээ. Тэр утгаараа мань хүн одоо өөрийнхөө албаны нэр хүндийг өндөр төргөх хэмжээний уран бүтээлүүдэд маш олноор тойрогж ирсэн. Одоо ингээд одоо өөрөө байхгүй ч гэсэн бүтээлүүд нь мөнгө ихшгэлж байна да. Тэгэхээр тэр бүтээлүүдээ бүтээхдээ ер нь ихэвчлэн битгээр хамтарч бүтээсэн. Хамгийн анхных нь магадгүй өөрийнх нь цагдаагийн сэдвтэй бүтээлгүүл 801-р хороо гэж байхад 801-р хороо гэсэн дуу. Одоо хорооны орлогч байхдаа анх зохиож ирсэн. Тэрнээс хойш ер нь бол битээрт бол цагдаагийн сэдвтэй цагдаагийн гэргий, мөрдөн байцаагчийн үүс, ирээвгийн цагдаа, замын цагдаа, цагдаагийн ээж, за тэгээд гэх мэтчлэн ер нь цагдаагийн сэдвтэй бүтээлүүд маш олон байгаа. За тэрний дунд энэ бид мартахгүй гэдэг бүтээлийг ер нь бол 2019 он зохиосон. Яагаад энэ дууг зохиох болсон бэ гэвэл мэдээж хэрэг би өөрөө яг тэр ковид эхэлжижсэн тэр яг ингээд бодит байдлыг жишээлбэл яг би юу харж ирсэн. Одоо энэ 7 будалтүүлээ нэг замын цагдаа яг ингээд тэр машиныг хойноос нь хөөж яваад чирэгдэж яваад тэгээд нас барсан шүү дээ. Тэгээд яг тэр үйл явдлыг би тэр хоёулаа сууж байгаад харж ирсэн учраас үнэхээр би сэтгэл шимширсэн. Үнэхээр ээж хүний хувьд, их хүний хувьд. Тэгээд нэг өдөр мань хүн хард сууж агаад ер нь одоо энэ одоо залуучууд ингээд хар залуугаараа ажил үүргээ гүйцэтгэж яваад одоо ингээд роогийн мөнгөсийг үзээд байх юм аа. Хоёулаа нэг сайхан эдний гэгийн дурсгал зориулсан бүтээл хийе гэд. Тэгээд мань хүн энэ шүлгээ бичсэн. Шүлэг яаж хүн тэрэлсэн байна уу? Яаж төсөөлж бичсэн байна уу? Яг тийм аялгуул буудаг байхгүй юу? Тэгээд би бол яг тэгж бичиж бодсон. Нэг талаар их хүний сэтгэлээр тэр хүмүүсийг тэр одоо амар эрсдсэн залуучуудыг одоо хайрлсан одоо халаглсан харуулсан ийм сэтгэлээр л бичсэн аялгау. Ер нь бол одоо мэдээч хэрэг бүтээлийг сууж л хийн шүү дээ. Тэгээ нэг тэр хүндээ ингээд хараад өнгөцгөн хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд нэг удаа болно, дахиж хянана, дахиж засна гэл ингээд нилээл юм болж төрнө шүү дээ. За бид мартахгүй дуу маань анх соёлын гавьяа сэтгэлтэн Монголын зохиолтын дэглэм шагналт яруу наригч цагдаагийн орондоо гаваа сүрэн орондоогийн маань шүлгээр бүтэж соёлын гавьяа сэтгэлтэн хөгжмийн зохиолч Цэцэрлэг багшийн маань аялгаугаар Монголын цагдаагийн түүхт 100 жилийн зориулагдсан зохиогдсон дуу байна. Анх гаваа сүрэн дараагаас маань энэ дууг дуулах үргийг надад өгч дуулгасан маш их баяртай байдаг та. Гаваа сүрэн дараагаас дуулах үүрэг авахд ер нь өөртөө нэг хариуцлага хүлээж авч би чадах болов гэж ер нь тийм бодол байсан шүү. Тэгээд тайзан дээр дуулаад хүмүүсийн үнэмжээс харахад ер нь дууг тодорхой хэмжээгээр амжуулж чадсан юм байна гэсэн өөртөө жоохон итгэл төрж ирсэн. Анх шүлгийн зохиосон маань
цагдаагийн орондоо цагдаагийн хүн байсан учраас ч юм уу шүлэг тухайн дууныхаа сэдвийг маш их мэдэрсэн. Угаасаа мэдэрсэн их санагдсан. Тэгээд хүчм аялгуудаа маш их зохицсон. Сайхан яг надад зориулж хийсэн дуул байсан л та. Манай Нямхүүшин сая дурддаг сургуулийн дуулаач анги төгссөн яг миний шав байсан. Нямхүү битэрээ бас нэлээд хэдэн дуу дуулсан. Тэгээд ер нь яг анх бодтол би Нямхүүдээ өгнө л гэж бодож хийсэн. Ер нь дан цоолоо бичлэгч гэхээс илүү дуулах болгонд ганц мэдэрдэг зөвлөхөр цагдаагийн байгууллагын үнд зүйл байдаг шүү дээ. Өргөсөн тангараг гэж байдаг шүү дээ. Тангараг гэдэг үгний яг тангараг гэдэг үгчнээ уншаад өнгөрдөг нэг амны уншлага биш. Зүрх сэтгэлээс илүү мэдэрдэг энэ дуулах болгондоо. Тэгээд энэ дуул ерөөсөө эхлээсээ төгслөлт ер нь огшлолтой энгийн дуунаас илүү тийм сэтгэл зүйн жоо өндөр ачаалттай дуулдаг байхгүй. Тэгээд ер нь бол эхлээл дуус хүртэл ер нь их тийм огшоодог. Манай үзэж байгаа зэрэгтэлч гэсэн дагаж их огшиж байгаа харагддаг. Надад их юу ачаалттай тусдаг бадагч юм хамгийн сүүлийн 3 дугаар байдаг л да. Энэ дог дуулах чинь огшоод нулим сунах ч юм уу тийм цаашаа дэвчих үе зөндөө байдаг л да. Хамгийн анх 100 жилийн зориулж нэг хүндэтгэлийн тоглолтын дээр дуулж хагаад бүх удирдлагууд босоод зэрэгтэл ингээд нэрх гээл босоод ирэх. Огш өөрөө ирэхгүй гэж нэг дэвчээр алдчихсан үе гэдэг хоолой зангираад. Одоо хүртэл ярихад хүртэл гэж байна. Үүлэн тэнгэрт бүргэд ухарч дэвдэггүй шиг Үүрэг хүлээсэн цагдаа урагшаа тангараагатай гауя хүслэгүй жаргалын үлмид ёслоод гарцаагүй мөчид амян гэснийг битгий мартаарай Үүлэн тэнгэрт бүргэд ухарч дэвдэггүй шиг Үүрэг хүлээсэн цагдаа урагшаа тангараагатай гауя хүслэгүй жаргалын үлмид ёслоод гарцаагүй мөчид амян гэсний битгий мартаарай. Ер нь энэ дог сонсоод хүмүүс дурсаад өнгөрөхөөс илүү одоо ажиллаж байгаа аль багшд маань ч гэсэн цаашдаа энэ дог сонсоод өргөсөн тангараг гэж юу юм тэрийг зүрх сэтгэлээс мэдрээ цаашдаа илүү урам зориг аваасаа л гэж халуун аймаа өргөсөн аль багшдаа үеийн үед эрхэм хүмүүсээ эзэвчтэй мартаарай. Дурсж явах тоо гэж бодож явдаг. За 15 цагдаагаас эхэлтэй Монголын цагдаагийн байгууллагын 105 жилийн энэ он тохиож байгаа. За Монголын цагдаагийн байгууллагад олон арван аав ээжийн хүүхдүүд үүрэг үүсгэж албаа нэр төртөө хааж байдаг. Тэдгээр албаагч болохоор бахархам сайхан гавь байгуулан ажиллаж байдаг. Үүрэг үүсгэж Алтай аймаа зориулсан албаагчдын дурсгалыг хүнддэх тэдний алдар гавьяг мөнхжүүлэх зорилгоор цагдаагийн музейд цагдаагийн байгууллагын 100 жилийн ойгоор бид мартахгүй танхимыг байгуулсан байдаг. За бид мартахгүй танхимд албан үүрэг нэр төртөө гүйцэтгэж Баатарлагаар амь өргөдсөн одоогийн байдлаар 31 албаагчийн чэйж баримлалыг одоо ингээд мөнхжүүлсэн алдар гавьяг мөнхжүүлсэн байдаг. Тэдний нэгэн цагдаа Гомсур юм аа. Ингээд Баатарлагаар амь өргөдсөн 31 албаагчийн мэдээлэлээр одоо тийм иргэдэг одоо ном хийхээр бид нэр би ажиллаж байсан. Тэгээд ингээд албаагчдын мэдээллийг цуглуулад ингээд архивын баримт үзээд ингээд явж байхад энэ хүний одоо Гомсроо гэсний байгуулсан гавья энэ үйл явдал нь надад их шууд тод туссан л да. Албаагчдын мэдээллийг цуглуулж авах явцад бол 1987 оны 9 сарын 23-ны өдөр бүүэг чинь болохоор өөрийнхөө эхнэр болон тэг хадам эцгээ
одоо олно тий яг зонол хийсэн мэдээлэл бол эсхийн байцаагчд бол ирсэн байгаа. Тэгээд энэнийхээ дагуу болохоор гомсрон агсныг болохоор одоо тэр хүмүүсийн амь нас идвэрнгийг хамгаалгаад одоо мэдээллийн дагуу өөгчийн ар гэр байрлаж байгаа одоо Төв аймгийн Эрдэнэ сумын Мухрын ам гэдэг газар руу явуулсан ба. За тэр хүн очиод бол нөгөө гэмтэтгээд бол ирээгүй байсан ба. За тэгээд очиод тэр хүмүүсийг ингээд ээжтэйш нь болгох явцад нөгөө гэмтэтгээд ирсэн. Гэмтэтгээдээс гэр бүлийн хүмүүсийн амь насыг хамгаалаад үүр зайдал хамгаалан тэмцсэний эцэст бол өөрөө сүлд нь буудуулж ингэж нас авсан байдаг. Цагдаагийн байгууллагад ажиллаж алба хаана гэдэг бол нэр төрийн хэрэг л да. Тэгээд өргөсөн тангарагтаа үнэнч зүтгсэний бол нэг илэрхийлэл болов гэж бол би бодож байна. Цагдаагийн байгууллагын түүхийг олон мянган албаагч ажилтнууд маань хамтдаа бүтээлсэн, одоо ч бүтээлцээр байгаа. Энэхүү түүхийн маань нэгэн хэсэг болох албан үүргийг гүйцэтгэж яваад амь хэрсэтсэн албаагчдаа зориулан бүтээсэн Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн цагдаагийн хурандаа гаваас өрнгийн шүлэг урлагийн гавьяц зүтгэлтэн цэцэрлэгийн хөгжим бит мартахгүй дууг бид нэр энэ онд аль биесээр дүрсжүүлэн олон нийтэд хүрэхээр бэлтгээд байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь хэрсэтсэн албаагчдынхаа алдар гавьяа үн цэнийг үргэлжид одоо дурсаж явах ёстой. Залуу үедээ ойлгуулж авах ёстой. Ямар их үн цэнээр өнөөдрийн энэ байгууллага оршин тогтнож байгаа вэ? Өнөөдрийн түүх бүтсэн бэ гэдгийг одоо мэдэж байгаасай гэсэндээ одоо энэ болсон үйл явдлаас сэтгэлэн энэхүү дууг одоо төрсжүүлэхийг зорилоо. Бид зөвхөн нэг тохиолдлыг бус, нэг хүнийг бус, ард иргэдийн амар амгалан амьдралын төлөө амь насаа зориулсан тэдгээр бүх албаагчдынхаа төлөөлөл болгосон түүхийг ингээ гаргахыг зорьсон. Мэдээж доо түүх болгон үн цэнтэй байдаг. Амиа алдсан албаагч болгоны ард тэдний гэр бүл, үр хүүхэд үнэт зүйлсэн үргэлжлэн үлдсэн байдаг. Тийм учраас бид нэг түүхийг онцолсон биш, тэдгээр бүх хүмүүсийнхаа төлөөлөл болгож энэхүү түүхийг сонгосон юм аа. Аранзал тоогн ёсолсон дүрм хэвээ